Би энэ дахиад нэмэлж болдог болов. Захирлын амгүрх юм бэлээ. Амар яриасан. Асуулт хэлээ. Хүслэн багшийн 2-ын Б ангид суралцж байгаа. Солонгос хэлний анхан шатны бэлэг жаргалагчийн сурд. Бэлэг жаргалагчтай 5 цагийн ангид суралцдаг. Би болохоор одоо 2-ын Б анги болох хүслэн багшийн ангид суралцж байгаа. Топик 6 оноохэд суралцж байгаа. Тэгээд топик 6-т орчвол тэтгэлэг нь бол 100%. Ер нь Солонгос улсад их сургуулаа төгсөөд энэ ажил мэргэжилтэй болох зорилгоо л. Өөрийн хүсэл болсон бакалаврын зэрэг авахын тулд Солонгос улс руугаа явж өөрийнхөө дуртай сургууль, дуртай мэргэжлээрээ сурч төгсөх ер нь тийм зорилготой байгаа. Солонгосын ихтэй сургуульд сурахын тулд өөрийнхөө хүссэн мэргэжлээрээ ажиллахын тулд хэлийг сураа явж байгаа. Миний Солонгос хэл сурж байгаа зорилго нь болохоор Солонгост болохоор амар чанартай юм шиг санагдаад тэгээд ер нь бол бакалавра Солонгостой дүүрье гэж бодож байгаа. Ер нь бол их сургуулаа Солонгост сурах, дуртай мэргэжлээрээ ажиллах гээд ер нь бол өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхэд бол Солонгос хэлийг сурж байгаа. Ерөнхийдөө бол хэл сурах жоохон сонирхолтой. Тэгээд англи хэл сурж байгаа зах төр завсарлаад солонгос хэлийг сонирхож үзье гэсэн бодлоор солонгос сурч байсан. Солонгос улсад суралцахын тулд сурж байгаа. Солонгос болохоор яг K-pop гэдэг услахаараа амар алдтаа болохоор ер нь тэгэл Солонгос хэл сурыг шийдээд энэ Солонгосын сургуулиудыг амар сайн сонссон. Тийм болохоор энэ Солонгос хэл сурыг илгээсэн юм. Ер нь бол анхан шатнаас сурж байгаа. Сураад нэг удаагүй нэг 3-7 хоног л болж байгаа. Би багадаа Солонгос улсад төрчихсэн. Тэгээд яг 6 настайдаа Монгол улсад ирээд нэгдэр ангид орж исэн. Тэр нөгөө нэг баг сар ер нь Солонгос хэл мэддэг л байсан. Солонгос улсад 3 сар байсан. 3 сарын хугацаанд яг тэнд яг дүрмээр биш нэг харын ярианы өмнүүдийг сурч эхэлж байсан. Харин албан ёсны гэх юм бол яг 3 сарын хугацаанд сурсан. Солонгос хэлийг болохоор өмнө зөв үсгээ мэддэг байсан байхгүй зөв эмээ маань Солонгост амьдарч байсан болохоор тэгээд эмээгээрээ заалгаад үсгээ сурч байсан. Тэгээд өшөө цаашаа ахиж чадахгүй болохоор ингээд би даад сурч чадахгүй. Тэгээд тийм болохоор ингээд зөндөө олон сургалтуудад сууж үзсэн. Гэтэ ингээд ямар ч ахил дэвсэлт гаргаж чадаагүй. Тэгээд IDO класс амар сайн байна гэд манай найз сурж байхдаа тэгжсэн байхгүй. Тэгээд суусан чинь нэрэл ингээд багш нар амар сурагч нартайгаа амар дотно. Тэгээд анги дүүргэлт зөндөө олон хүүхдэд ч гэсэн хүн болгонтэй туулж харьцаж хүн болгонд ингээд хичээлээ түгээж чаддаг нь амар таалагдсан. Солонгос хэлийг яг 6 сарын турш сурж байгаа. Анх IDO классыг яг хараад ер нь бол шууд Солонгос хэл сурахгүй гэж бодож байгаа л гид сурах гэж бодоод шууд хүрээд ирсэн. Сургалтын төвд бол илүү хөтөлбөртэйгээр тэгээд яг мэрэгжлийн багш нараар заалгаж байгаа учраас арай илүү эмх цэгцтэйгээр тэгээд илүү гүнзгий суралцах байх гэж бодож байна. Би даах юм бол ер нь бол интернетээс л бүх мэдээлэл авах бах. Тэгээд өөрөө судалж өөрөө хийх учраас зарим талаараа бас яг багшийн тусалцаа ер нь бол хэрэгтэй гэж бодож байна. Сургалтанд явал цаг хугацаа алдахгүй. Илүү хурдан сурна. Ганцаараа сурж авах хугацаанд болохоор ингээд мэдгүй зүйлсүүдийг асуухан байдгүй болохоор их хэцүү байдаг байсан. Харин ингээд сургалтанд суугаад эхлэхээр ингээд мэдгүй зүйлсээ багшаас шууд авлаад асуучих нь болохоор тэр нь давуу талтай байсан. Би даад сурах нь ер нь бол хүний сахилга баттай л амар холбоотой. Өөрөө сайн сахилга баттай яг хичээгээ сурч чадвал ер нь бол болохгүй юм гэж байхгүй. Гэтэ ер нь бол цаг мөнгө одоо өөрийнхөө үнэтэй зүйлсээ хэмнэе гэж бодвол ер нь бол сургалтын төвийг сонгох нь зөв гэж бодож байна. Сургалтын төв дээр одоо өөрийнхөө чадахгүй мэдгүй зүйлсийг багшаар заалгана, зөв удирдуулж явна. Тэрүүгээрээ би сургалтын төв илүү зүгээр гэж бодож байна. Би даа суралцдаг хүүхдүүд байгаад. Гэхдээ миний хувьд болохоор ингээд ийм хүрээл дунд орох юм сонирхолтой байхгүй. Тэгээд мэдээж багшийн удирдлаганд ор сурж байгаа болохоор яг ингээд багштайгаа харилцан яриа үсгээд нэгнтэйгээ ангийнхаа хүүхдүүдтэй бас ингээд мэдгүй зүйлээ мэдээлэлээ солилцоод явж байгаа болохоор танхимын сургалтнуудад илүү таалагддаг гэх юм уу? Би Монголд нэг их ингээд сургалтанд сууж үзээгүй ч гэсэн хамгийн анх ингээд IDO класс ирэл буюу мөнгөлөө авахын талаар бичлэгийг үзэл. Тэгээд мөнгөлөө авах IDO классын ингээд юг ингээд сурчилж байгаа нь энэ сургалтанд за мөнгөлөө авах сурчилж байгаа юм чинь сайн байгаа даа гэж бодоод тэгээд анх орж ирсэн. Багш нар садаа дээрээс нь зуршлын албатай өөрөө хүсвэл зуршлын албаараа зуршлуулаа хүссэн сургууль руу явж болно гэд. Тэгээд тэрнийхэн дагуу би IDO класст орж ирээд ер нь сайныг нь мэдэрч байгаа. Амар ивент зохиодог. Ингээд Солонгос их сургуулиудын танилцуулга ивент ч юм уу тийм амар их зохиогоод тэсний одоо бас хагасанд шинэ жилийн ивент гээд тэр амар бүөрхэн сурагчдаа ингээм амар их баярлуулдаг гэх юм уу тэр амар их таалагддаг. IDO класс за ер нь анх би яг сонгохдоо
зүгээр айдуугийн одоо Instagram дээрээс бичлэгийг үзчихсэн. Тэрэн дээр ингээд топик дээр ингээд сурагч нартай очиод гоё ингээд урам өгөөд юу болж байгааг нараад багш нар нь ямар гоё юм бэ. Тэгээд гоё сурагчтайгаа яасан гоё нээлттэй харьцдаг юм бэ. Би одоос явбал яг гоё тэгж харьцах байхтай гэж бодоод орсон. Тэгээ ер нь бол багш нар нь өөртөө маш гоё бид нартай маш гоё харилцдаг. Солонгосын нөхцөлөд бид нарт маш гоё тайлбарлаж хэлдэг. Тэгээд ер нь л гоё манай багш нар. Айдуу классын ном нь илүү дэлгэрэнгүй санагдсан. Өмнө өөр сургалтын төвд бас очиж үзчихсэн болохоор ер нь ном нь илүү тодорхой бас хичээл 4 мөн гэсэн зэгцтэй болохоор сургууль амар байдаг. Тэгээд уншиж чадахгүй байсан хүүхэд яг айдууд ороод 3-7 хоног хичээллээд уншаа сурчин гэдэг бол амар гайхалтай. Тэгээд доороо ээж одоогоор бараг 20-30 үг бол яг өдөр тутмын хэрэглээний үгнүүдээ сурцсан байгаа шүү дээ. Тэгэхээр миний хувьд нэлээд ахиц гаргасан гэж бодож байна. Ер нь яг анх айдуу класс 7 сараас хойш сурахдаа ерөнхийдөө үсгнээс өөр юм юу ч мэддгүй байсан. Тэгэхээр унших, бичих, сонсох тэргээд ер нь бүх дөрвөн чадвараа одоо айдуу класст явснараа ерөнхийдөө дөрвөлнгийн ингээд нэгэн жигд ингээд сайжруулад ер нь явж байгаа. Солонгос найзтай байхгүй. Тэгээд тэр найзтайгаа чатлах, уцаар ярих мэрхтаа ер нь жоохон асуудалгүй болсондоо жоохон баяртай байгаа. Би сая 10 сар топик 1 өгөөд тэгээд топик 2 авсан. Тэгээд ер нь миний ойлгох чадвар гэмээр сайжирч байгаа санагдаа. Ер нь бол мэдхүү цаймаа сайжирсан. Кино минь болохоор сабтайтлтай үзэж байхад бол ингээд сабтайтл уншихгүй бол ер нь ойлгохдоггүй байсан. Одоо болохоор ингээд уншихгүй байсан ч гэсэн энэ бол киногоо бүтэн ойлгоод явж чадчих. Ерөөд бол миний хувьд бол үр дүнтэй байсан. Тэгээд 100 ажлаа сургалтын мөнгө өөр олсон. Тэгээд одоо сургалтандаа суугаа явж. Амар зөв шүү тэр гаргасан. Тэрийг бол үнэхээр бүрийн сургалтыг бүр сонгосондоо амар баярлалдаг. Суурь айгүй зөв тавил гэсэн бодолтой байсан. Тэгээд ерөнхийдөө бол хэл сурах ихний алхам айгүй зөв тавьсан л гэж бодож байгаа. Тэгээд цаашдаа ер нь бол ганцаар сурсан гэсэн нэг амар цаад бэрхшээл бол багтал байгаа. 2024 онд би бүр сургуулаа төгсөөд одоо ингээд солонгос хэлний топик 2 авч ийн. Тэгээ одоо үргэлжлүүлээд бас илүү суралцсан. Ер нь 2024 онд айгүй хичээл зүтгэлтэй солонгос хэлээ одоо бараг дунд түвшин рүү орж ирж байгаа. 2024 онд тийс хамгийн том зүүн сонголт айдуу классыг сонгоод энэ бол солонгос сурах байсан. Тэгээ ер нь бол солонгос яг айдуу классаа заалах гэдэг нь ер нь бол хамгийн том тийм зөв сонголт байсан. Тэгээ хэлээ сурж байгаа олон сайжруулж байгаа бүх хүмүүстээ амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. Баяртай.